Сайн байцгаана уу? Ард түмэндээ шин сайн мэдээ дуулгая. Монгол Улсын засгийн газар оюутлогын хэлэлцээрт эхний амжилтаа үр дүнгээ гаргаж чадлаа. Аж үйлдвэр эрдэс баялагын сайдаар ахлуулсан ажлын хэсэг Rio Tinto групптэй оюутлогын хэлэлцээрийн үр дүнд менежментийн төлбөрийг 2 дахин бууруулж чадлаа. Төлбөрийн давхардлыг арилгах тохиролцоонд хүрлээ. Энэ бол 2.2 тэрбум долларын төлбөрийн зардал буурах сайн мэдээ. Мөн энэ бол Монгол Улсын хүртэг өгөөж 1.5 тэрбум доллараар өссөн нэмэгдэх сайн мэдээ. Он жил дамнан яригдсан олон түмэн өсөж хүлээсэн нэхэж шаардаж байсны үр дүн юм а. Энэ бол хөрөнгө оруулагчдын хувьд ч гэсэн сайн мэдээ. Монголчууд эрх ашиг хамгаалж чаддаг хөрөнгө оруулагч нартай нэг төвшөнд яриа хийж, хэлэлцээр хийж чаддгийн үр дүн юм а. Эх орныхоо баялагын өгөөжийг иргэндээ илүү хүртэхийн төлөө дуустгүй яриаг дуусгах олон сорилтууд бидний өмнө байна. Цаашид онтрогийн хөрөнгө оруулалтын гэрээ, оюутлогын зээлийн хүүг бууруулах хэлэлцээрүүд дээр амжилт гаргахын төлөө засгийн газар хичээж ажиллах болно. Монголын заяа их сайн цагийг хамтдаа бүтээцгээе.